За Эрдэнэс тавталгын компани нүүрсний борлуулалтын болон экспортын үйл ажиллагаа бол хэвийг үргэлжилж байгаа. За зөвхөн нэг статистик хэлэхэд 2024 оны 1 сарын 1-ээс одоо 5 сарын 14-ний байдлаар Эрдэнэс тавталгын олборлсон борлуулсан 11.6 сая тонн нүүрс бол бүгд найрамдах талаар туслах экспорт хийгдсэн байна. За энэ нь бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт нь 33% буюу 2.9 сая тонноор илүү хэмжээтэйгээр бол экспортлогдсон байгаа. За үндсэндээ бол одоо Эрдэнэс тавталгын компани нүүрс тээврийн үйл ажиллагаа бол хоёр төрлөөр явагдаж байна. Нэг нь бол хуучин гэрээ буюу ам нөхцөлтэй одоо үргэлжилж байгаа гэрээ байна. Нөгөөх нь одоо уул уурхайн биржийн тухай хуулиар одоо нээлттэй захин биржээр арилжаалсан нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаа. За уул уурхайн одоо биржийн тухай хуулиар одоо Монголын хөрөнгийн биржийн системээр дамжуулаад нээлттэй дуудлага худалдаагаар арилжаалж байгаа нүүрсийг бол бид нэр төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа тухай хууль заасан ерөнхий гэрээний зохицуултаар бол тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа явуулж байна. За энэхүү одоо ерөнхий гэрээний сонгон шалралтыг улсын газар хэрэгжүүлэгчийн хамтлаг төрийн худалдаа ажиллагааны газартай хамтраад зохион байгуулж байгаа. За 2023 онд бол нийтдээ уг тендер шалралтанд 335 компани оролцоод шаардлага хангасан 185 аж ахуй нэгжтэй бол ерөнхий гэрээ байгуулж ажилласан. За 2024 онд бол одоо шаардлага хангасан 179 аж ахуй нэгж оролцоод 130 аж ахуй нэгжтэй ерөнхий гэрээ байгуулад ажиллаж байгаа. За энэний одоо тээвэрлэлтүүд хэрхэн явагдаж байгаа гэхээр бид нар одоо уртын болон богино тээврийн одоо багцууд байж байгаа. За үүн дээр бол компаниудын хүчин чадлаас хамаарат одоо тээврийн одоо стандарт заасны дагуу 21 тээврийн хэрэгсэлтэй, 50 тээврийн хэрэгсэлтэй, 100 тээврийн хэрэгсэлтэй гэдэг хүчин чадлаар нь бол ангилж байна. За тухайлах юм бол одоо богино тээвэр дээр 21 тээврийн хэрэгсэлтэй одоо багц дээр 76 аж ахуй нэгж шалгараад энэ 76 аж ахуй нэгж захиалга болгон дээр одоо өрнөөр өрсөлдөх зарчмаар бол явагдаж байгаа. За мөн одоо уртын тээвэр дээр бол нийтдээ 47 аж ахуй нэгж 21-ээс 49 тээврийн хэрэгслээрээ бол уртын тээврийг бол хэвийн гүйцэтгээд явж байна. За үндсэндээ бол энэ одоо сонгон шалралтын арга хэлбэр дээр хэн нэгэн этгээд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Тухайн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд үнээрээ өрсөлдөх зарчмаар явагдаж байгаа. За мөн одоо яг энэ бүгд найрамдах дотоод улсын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд тээврийн үйл ажиллагааг төлхөө эрхэлж байна гэдэг дээр бол үндсэндээ 2024 оны 1-р улирлын одоо буюу 1-р одоо тараалтын сэгээр бол нийтдээ 323 аж ахуй нэгж бол одоо сий зөвшөөрөл буюу улс хоорондын тээвэр хийх зөвшөөрөл авах хүсэлт бол ирүүлсэн. За энэ хүсэлтийн тоон бол нийтдээ 19485 тээврийн хэрэгслийг ингээд ирүүлж байгаа. За үүн дотроо бол яг энэ аж ахуй нэгжүүдийн улсын бүртгэл дээр байгаа бүртгэлээр нь аваад үзэх юм бол 323 аж ахуй нэгжээс 63 хөл этгээд бол гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн бүртгэлтэй. За үлдсэн одоо 275 аж ахуй нэгжүүд бол Монгол улсад бүртгэлтэй Монгол улсын одоо 100% хөрөнгө оруулалттай хөл этгээд гэсэн бүртгэлд мэдээлэл бол байдаг. За үндсэндээ бол яг энэ тээврийн ханшийн талаарх асуудлыг бас ярьж ах шиг байна. За ер нь бол яг энэ нүүрс тээврийн салбар дээр ямар асуудал бий болоод байна гэхээр тээврийн аж ахуй нэгжүүд тээврийн одоо хэрэгслийн тоо бол байх ёстой хэмжээнээс хэд дахин давчсан. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд өнгөрсөн оны одоо 1-р улир энэ оны 1-р улиралд 19,485 тээврийн хэрэгсэл байна гэдэг маань одоо байх ёстой хэмжээнээс 3-аас 4 дахин нэмэгдсэн байж байгаа. Энэ нь юунаас бий болсон бэ гэхээр ковид сар тахлын үеэр одоо нэг тээврийн ханш бол ингээд зах зээлийн бодит байдлаас бол хэд өндөр болчихсон. Нөгөө түрүүний яриад байсан 2000 он гэдэг маань 21 онд бол нэг хэсэг одоо жишээ нь 1 тонн нүүрсийг 20 км зөөхөд 2000 он буюу Америк доллараар бол 273 Америк доллар буюу одоо нүүрснээсээ өндөр үнэтэй байсан байж байгаа. За тэгэхээр одоо 20 км газар тээвэр хийхэд ерөөсөө нэг одоо рейс ихтэй 120 орчим сая төгрөгийн одоо тээвэртэй байсан гэж ойлгож болно. За яг одоо бол энэ уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжээд энэ одоо тээврийн одоо салбар дээр яг ингээд хоёр өөр байдлаар тээвэр хийж байгаа нь нэг нь нөгөө хуучин үргэлжилж байгаа одоо 2011 онд байгуулагдсан Чалко компани гэрээ. За мөн одоо 2020-21 онд байгуулагдсан бусад нэр бүхий 4 худалдаа авахчийн гэрээнүүд байна. Эдгээр одоо худалдаа авахчдын тээврийг хийж байгаа аж ахуй нэгжүүд нөгөө талаасаа уул уурхайн биржийн тухай хуулиар одоо биржээр захим нээлттэй арилжаалагдсан
одоо нүүрс тээврийг хийж байгаа ерөнхий гэрээний дагуу хийгдэж байгаа ийм одоо тээврийн компаниуд байж байна. За бид нэр уулуурхайн биржийн тухай хуулиар зохион байгуулагдсан энэ биржийн тээвэрлэлтийг хийхдээ бол аль болох тэр ачаа хэрэглэлт гэдгийг богино хугацаанд одоо зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол гашуун спотын бонтоор өдөртөө 1500 машин хил нэвтэрж байна. За уг бонтод удирдал тутамдаа 7800 сипчиг тарагдж байгаа. За үүний бол 60% нь Эрдэнэс таван толгой компани одоо аж ахуй нэгжүүдэд бол хувь тэнцвэрлэх зарчмаар бол олгоо явж байна. Энэ 7800 сипчвэрл байна гэдэг маань нэг машин 7-8 хоногт магадгүй 10 хоногт одоо ачаа тээврээ хийнэ гэсэн үг. Ингээд одоо 10 хоногт сардаа 3 удаа тээвэр хийж байгаа учраас нөгөө нэгж одоо тээвэрлэлтийн өртгөө бол ийм бодит байдлаас бол нэлээд өндөрөөр тогтоогод явдаг байсан. Биржийн тээврийн хувьд бол бид нар одоо 2 хоногт 3 хоногт аль болох богино хугацаанд энэ ачаа тээврийн эргэлтийн зохион байгуулснараа нэгжиг өртгөө бол бууруулж чадж байгаа. За мөн одоо яг энэ одоо сардаа 3 гардаг одоо автомашинууд сардаа 12-оос 15 удаа гараад ирэхээр бага өртгөөр өндөр ашигтайгаар бол ажиллаж чадж байгаа. За ялангуяа уртын тээвэр дээр бол бид нар зам тээвэр хөгжлийн сайдын баталсан жишг тарифаас нь одоо үндэслэж одоо дээд хязгаараа бол тогтоож байна. Ингээд 21 машинтай аж ахуй нэгж бол 40 хоногийн хугацаанд 50,000 тонн 60,000 тонн гэдэг яг энэ нөгөө захиалга болгон дээр заасан хэмжээний нүүрсийг бол хангалттай гүйцэтгэж чадж байгаа. За нөгөө ам нөхцөлтэй гэрээний хувьд бол нөгөө машин олон байгаагаас шалтгаалаад тэр одоо тээврийн компаниуд, тээврийн хэрэгслүүд өдөр болгон одоо ачаа хийх зөөхөл боломжгүй. Одоо ингээд нөгөө олон машиныхаа дагуу очир дараалттай одоо ийм дугаарын хязгаарлалттай буюу одоо ингээд одоо ээлжилдэг ийм тогтолцоотой болцсон. Энэ нь яг зах зээлийн одоо бодит байдалтайгаа аваад үзэх юм бол нөгөө яриад байгаа 350 сая төгрөгийн өндөр үнэтэй машинаа сардаа 3 удаа ашигладаг. Энэ үр ашиггүй хөрөнгө оруулалт болчихсон. За нөгөө талаасаа нөгөө 2000 он 1000 он гэх мэтлэн өндөр ханшийг хараад маш олон иргэн хуулийн этгээдүүд энэ автотээврийн салбар руу машин одоо банк бус санхүүгийн байгууллага эсвэл арилжааны банкнаас зээл аваад орчихсон байна. Энэ одоо зээлтэй хүмүүс тухайн үедээ бол одоо эрт орсон хүмүүс нь бол аль хэзээний одоо орлого ашигаа бол сар 2 сар 3 сарын дотор нөхөөд ингээд хөрөнгө оруулалтаа бол үр өгөөж бол хүртчихсэн. Гэтэл энэ өндөр ашигтай гэж хуйлраад маш их хэмжээний хүмүүс араас нь орсон шалтгаалаад өнөөдөр нөгөө одоо сарынхаа зээлийн хөв төлөх дээр бол бас бодиттой бол асуудлууд бол байж байна. За үүний дагуу бол Эрдэнэс таван толгой компани энэ тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа одоо тээвэрчдийн одоо холбоо, төлөөллүүд, жолооч нарын төлөөлөлтөд хамтарсан одоо уулзалт хурлыг бол өнгөрсөн сард бол зохион байгуулад бас зээлтэй иргэдэг бас ажлын байраар хангах тал дээр бол бас одоо урт хугацааны худалдаа авахч гэрээлэгч аж ахуй нэгжүүдтэй бол хамтраад бол ажиллаж байна. За мөн одоо яг энэ уртын болон богино тээвэр дээр бол хамгийн доод хэмжээг нь бас тогтоогоод цаашдаа бол доктортой үйл ажиллагаа явуулах чиглэлээр нь анхаарч ажиллах түлхүү одоо яг энэ үр зээлийн асуудал нь тулчсан байгаа. Тэр сегмент рүү илүү хурж ажиллах чиглэлээр бол тодорхой ажлуудыг бол хийгдээд бас зарим одоо худалдаа авагч нар бол энэ асуудлуудыг нааштай хүлээж аваад одоо ажлын байраар хангах, доктортой ажиллах энэ боломж нөхцөлийг бол хангуулах гэдэг ажиллаж байна.